Одын тэртэх улсын цааханда хонгор минь чисэн сууно элийн мананд алсхан байгаач иргэд чинь байгаа шүү сэтгэлмэ. Орчин цагийн зэвсэг түүчин үүсэн байгуулагдсан баярын мэндийг хүргье. Миний хүүгийн биеийн сайн бидтэй. Бид нар тус бүрийн ажлаа хийгээд дүүн хичээлдээ яваад л сайн байгаа. Өө нэрээ манайх шинэ хүнтэй болсон штэ. Нэрийг мөнх сар гэдэг. Хөөхөн гүнчтэй болсон. Чамайг халагдаад ирэхэд овоо том болчихсон байх байхаа. Миний хүү олон аавын хүүхдүүдтэй эвтэй найртай цог золбоотой байгаарай. Цэрэг гэдэг урдаа таарсан саад бэрхшээлийг даван туулах чадвартай, хатуужилтай байх ёстой шүү. Эх орондоо тангараг өргөсөн цэрэг хүн ямар байх ёстойг байнга санаж яваарай. Зорьсон зорилгодоо үнэнч байж заавал амжилтанд хүрээрэй. Хүүдээ болон хамт алба хааж байгаа бүх хүүгүүдэд нь сайн сайхныг хүсэн өрөөе. Хүүгээ хүндэтгсэн аав ээж ахын дүүснэ гэсэн байна. За ингээд гоё сэтгэлийн одоо мэдчилгээтэй тэгээд одоо өгчин насны бяцхан гарын бэлэг авчирсан байгаамаа. Ингээд загтлыг гардуулж өгье. За баяр хүргэе дүүдээ амжилт хүсье. За дараагийн эрхэм захиа болохоор аав алтан гацаас нь хүү Батуулгатай одоо хүргэсэн байгаа. Тэгээ сая Батуулга маань саяны цэргийн алдар тэмцээний одоо нээлтэн дээр морин уур тоглосон залуу байна. Түрүү Монгол дэлтэй та бүхэн харсан одоо бол ингээд миний ажил зогсож байна. Хайрт хүүдээ гэсэн байна. Эх орныхон тусгаар тогтмол эр зөрөх цэргүүдийн алдар гавьяаг дурсах энэ эрхэм өдөр чамда чин сэтгэлийн мэнд хүргье. Чи бол миний бахархал, миний итгэл, ирээдүйн гэрэл юм аа. Эр хүн гэдэг зөвхөн хүч чадлаараа биш, харин зориг төвчээр, үнэнч сэтгэлээрээ эх орон гэр бүлээ хамгаалж явдаг билээ. Чамайг би эх орноо хайрладаг, үг үйлдэл нь шудраг, бусдад түшиг болдог, жинхэнэ эр хүн болно гэдэгт үргэлж итгэдэг. Амьдралын зам урт, заримдаа салхи шуурга шиг сорилттой байдаг. Гэхдээ зоригтой, зөрөгтэй, зөв бодолтой, халуун сэтгэлтэй хүн хизээч төөрдөггүй маа. Чи тэр замаар итгэл дүүрэн алхаж яваа миний хүү шүү. Эх орон, эцэг эх, элгэн саднаа хайрлаж яваарай. Чи тэгвэл хизээч ганцаардахгүй. Миний хүү үргэлж гэрэлтэй, зоригтой, нэр хүндтэй яваарай. Чамаараа өвөргөлж бахархдаг шүү. Хайртай аав алтан гацаас нь гэсэн байна. За ингээд алтан гацаа аавынхын сайхан загтлыг чин сэтгэлийн бод мэдчилгээтэй гарын бэлгээс дүүдээ ингээд өгөө. Баяр хүргэе дүүдээ амжилт хүсье. За дараагийн эрхэм загтал маань хүлээн авах чинь бэ нэм очир гэсэн байна. Зэвсэг түүчний 017 дугаар анги цэрэгтэй явуулж уу загтал гэж. Тэгээд захаа илгээгч нь Бямба гэд 3 дугаар хороо гэд ингээ хаягаа авчирсан байна. За ингээд манай Бямбын одоо нэм очир хүүд сайн байна уу миний хөө? Аав нь чамд энэ загтлыг бичиж суунаа. Миний хүү цэргийн албаа нэр төртэй эсвэр хатуучлалтай хааж байгаа гэдэгт аав нь итгэлтэй байна. Эр хүн болж төлөвшөхөд цэргийн алба бол их зүйлийг зааж сургадаг. Тийм болохоор албаа амиа одоо сайн одоо хаагаад ахаад дарга нарынхаа үгийг сайн сонсоод нөхөдтэйгөө эвтэй байгаарай. Гэр бүлийнхэн чинь бүгдээрээ сайн байгаа. Бид чамааг үргэлж бодож бахархаж явдаг шүү. Заримдаа гэрээ, аавыгаа, ээжигээ санах үе гардаг л байх. Тийм үед битгий шантраарай хөө минь. Аав нь чамд үргэлж итгэдэг. Энэ бол цаг хугацаа өнгөрөхөд чи илүү их эрч хүчтэй, ухаантай хүн болж гарч ирнэ. Эрүүл мэндээ сайн бодож, хоолоо сайн идэж, даарч хөрхөөс болгоомжилж яваарай. Боломж гарвал захаа бичиж ямар байгаагаа дуулгаарай. Хүү минь, аав ээж нь чамаараа маш их бахархаж байгаа шүү. Удахгүй цэргийн албаа нэр төртөө дуусгаад аав ээжийнхээ өмнө инээгээд зогсож байх сайхан өдрийг аав ээж ах дүү нар нь хүлээж байна. Хайртай шүү миний хүү. Өөртөө итгэлтэй, сэтгэл сайтай, хүчтэй байгаарай. Хайртай ээж аав хоёроос нь гэсэн байна. За ингээд дүүдээ бас чин сэтгэлийнхэн сайхан захааг одоо гардуулъя. Тэгээд албаа сайн хаагаад тэгээд эх орондоо их ихтэйсэн сайн хүн болоорой. Тэгээд та гурван маань бас хариу захаа бичиж олно шүү. За намайг явахаас өмнө тэгвэл би бас гэрт нь ингээ хүргэж игээ те. За. Өнөөдөр бас Монгол улсад
Орчин цагийн зэвсэгчин үүсэн байгуулагдсан 105 жилийн Монгол цэргийн өдрийг тохиолдуулаад манай сонгон хайрхан дүүргийн засаглалын тамгын газар мөн сонгон хайрхан дүүргийн цэргийн штабтай хамтраад ингээд цэргийн алдар спортын өдрлөг тэмцээнийг тус анги дээр зохион байгуулах явцдаа мөн сонгон хайрхан дүүргээс тус ангид хугацаа цэргийн албаа хааж байгаа энэ албаа гişтэй маань өнөөдөр бас албаа хаах цаанд нь одоо өөрсдийнх нь итгэл үнэмшил албаа хаах урам зоригийг хайрлаж өнөөдөр эргэж явж байгаа сонгон хайрхан дүүргийнхаа хороодын удирдлагууд мөн дүүргийнхээ удирдлагууд та бүхэнд хугацаа цэргийнхаа албаа гişтэй нэр өмнөөс талархснаа илэрхийлье. Одоо та бүгдийн маань бас ингээд энэ албаа хааж байгаа хугацаа цэргийн албаа гişтэй бас марталгүй эргэж тойрж одоо эргэх холбоотой ажиллаж байгаа та бүгд маань энэ сайхан залуучуудыг өнөөдөр энэ албанд эрэхт нь урам зориг өгч байгаа та бүхэнд маш их баярлалаа. Ингээд та бүгдийнхээс ажилд нь амжилт амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг энэ хамт олонныхоо өмнөөс хүсье өрөөё. Маш их баярлалаа.